За сайн байцгаана уу Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр та бүхэнтэйгээ хуваалцах гэж байгаа болсон явдал маань нэлээд эмзэг сэдв байгаа. Тийм учраас энэхүү бичлэгийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулж байна гэдгийг анхааруулад хэлчихье. Бас дөнгөж насанд хүрж байгаа 20 гарч яваа охтууд бас охин үртэй эцэг эхчүүд энэ бичлэгийг үзээд авахд илүүдэхгүй байх гэж бодож байна. Эмгэнэлт явдал ямарч анхааруулгагүйгээр ирсэн тэр өдөр. Сайн сонсож байгаарай. Сандралгүй хурдан мессежийг харахдаа хурдлаарай. Хурдан гэрээсээ гар. Охин нь ээжээ намайг авраач гэж мессеж бичсэн байлаа. Охиноос хэр удах юм бэ гэ дахиад мессеж ирлээ. Миний гар салгалаад байна. Ирээд миний биеийг хамгийн түрүүнд хараарай гинэ. Очингуудаа биеийг нь эхлээд хар гинэ. Гуйж байна. Хурдан яваад очиодхолтоо би үнэхээр хайж байна. Охинд нь юу тохиолдсон юм болоо? 아이고. Надад туслаач. Намайг авраач. Энэ өдөр нэг гэр бүлийн амьдрал оронгоороо иргсэн. Хэрэг болоод 44 цагийн дараа 2 хоног өнгөрсний дараа охины аав манай телевизэд хандсан юм. Энэ манай охины надад явуулсан мессеж байгаа. Аава намайг авраач. Би уцаар ярих боломжгүй шүү гэж бичсэн. Ийм мессежийг охиноосоо авч үзээгүй хүн яаж шоконд ордог, ямар аимшигтай байдгийг хизээч ойлгохгүй. Өнөөдөр өглөө манай охин тагтан дээр гарчихсан, унтаж байсан. Хамаг биеэ хомчихсан. Айгаад байгаа болохоор орон дээр огт унтаж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд өөрийн мэдлгүй тагтан дээр гарч ганцаараа сууж байгаад унтаад өгсөн байгаа. Охинд яг юу тохиолдсон юм бол? Яагаад охин нь ийм хэмжээнд хүрсэн юм бол? 2 хоногийн өмнө азар аврагдсан. Дөнгөж 21 настай Каян охин тэр өдөр юу болсон талаар зориг гаргаж бидэнд ярихаар бидний өмнө суулаа. Чамд буруу байхгүй. Миний охин битгий. Чамд нэг ч буруу байхгүй. Чамд ямар ч буруу байхгүй заяа. Каян охин хүссний дагуу эмэгтэй сурвалжлагчтай хоёулахнаа ярихаар боллоо. Тэр үед яг юу болсон юм бэ? Чамд юу тохиолдсон юм бэ? Унтаж байсан намайг сэрээгээд нүүр нүдгүү зодож эхэлсэн. Хөлөөрөө өшөглөж, акрилтай дунсан гиз рүү бас өшгөлсөн. Бүх хувцсыг минь тайлж байгаад өвдөг сөгдөөд суу гэж тушаасан. Өвдөг сөгдөөд суусан чигээрээ 60 гаруудаа цохиулсан. Аимшигтай хэрцгийгээр зодуулсан Каян охин түүний бие тухайн үед юу болсныг тодорхой харуулж байлаа. Бүхэл бүтэн 4 шөнө 5 хоног зодсон байлаа. Тэр унтахтаа толгой доороо миний утсыг дараад унтчихдаг. Нууцаар утсаа авах гэхээр сэрчих болов гэж өгтлээ айсан. Зориг гаргаад гяс утсаа аваад ээж аав руугаа намайг авраач гэж мессеж бичсэн. Хэрэг би баригдсан бол өгтлээ зодуулах байсан. Хичнээн айж байсан ч гэсэн амьдрахын тулд зориг гаргаж үйлдэл хийсэн Каян охин Яг тэр өдөр өөрийг нь алах юм шиг мэдрэмж авсан гэсэн. Энэ бороо зогсоод би чамайг хутгалж ална гэж хэлсэн гэсэн. Тэгээд би одоо л нэг юм хийхгүй бол яг энэ хүний гарт өгөх юм байна гэж охин маань бодсон байгаа. Хурдан цагдаа дуудсан дээр юм шүү. Хурдан яваад очиодхолтоо гуйж байна. Би үнэхээр хайж байна. Аз болоход аав нь дуудлага өгсөн байсан учраас цагдаагийн ажилчид түргэн тусламжийн ажилчид төрүүлээд гэрт нь очлоо. Хэрэг болсон газар орж хараад түргэн тусламжийн ажилтан үнэхээр их цочирдсан гин. Би хаалгыг онгоолгоод орсон нэг өрөөнд нь цагаан хашаа татчихсан. Нэг гүлэг хажууд нь нэг эмэгтэй маш их айдас давтсан царайтай хамаг биеийн чичирчгсэн өвдгөө тэрврээд сууж байсан. Түргэн тусламжийн ажилтан өрөөнд орж ирэхэд хашаан дотор өвдгөө тэрвэрчгсэн чичрээд сууж байсан Каян охин. Хамт байсан эрэгтэй дуу нөгөө өрөөнд сонсогдож байсан. Цагдаагийн ажилчтай ярилцаж байсан байх. Тэгсэн надаас бүр чичрээд гуйгаад байсан. Тэр хүнээс холдуулж өгөөч, гуйж байна. Тэр хүнийг миний хажууд ирэхийг бүү зөвшөөрөөч. Бүр хамаг биеийн чичрээд надад хэлж байсныг би санаж байна. Нөхцөл байдлыг харсан түргэн тусламжийн ажилтнанд яг л аимшигын киноны нэг хэсэг мэт санагдсан гин. Хүн ингэтлээ их айж сандарч чичирж байгааг би анх удаа л харсан. Ямар аимшигтай зүйл тохиолдсон болоод ингэж их айж байгаа юм болоо гэж өөрөө ирэхгүй бодогдсон. Каян охин юунаас болоод ингэж их айсан юм бол тэр шалтгаан нь хэргийн газраас аврагдсан хойно л илэрч гарч ирсэн Каян охины малгай өмссөн шалтгаан байсан. Үнэхээр цочирдохоор төрөх гарч ирлээ. Ус хостой машин авч байгаад миний үсийг учир зүггүй хосч эхэлсэн. Хэн нэгэн зулгаасан гэмээр энэ тэндээс нь өм авсан байлаа. Дөнгөж 21-т их сургуулийн оюутан охин үнэхээр итгэхийн аргагүй төрхтөө болсон байлаа. Миний үсийг хосч байхдаа чи яг ингэж байж байхдаа таарсан амт ингээд хөдлөх юм бол зодно шүү гэж хусаад байсан. Тэгээд би болиулах гэсэн хөдлөх юм бол чихийг чинь татаж хаян шүү гэж намайг сүрдүүлсэн. Гэмт итгээд бүх хэргийг төлөвлөж хийсэн байлаа. Анх хэргийн газар очсон цагдаа нар ч үсийг нь хусныг нь
мэдээгүй байжээ. Малгай өмсчүүл мэдэгдэхэргүй яг толгойн дээр хэсгүүдийг л хуссан байсан. Бид нэр анх хэргийн газар очиод үсийг нь хуссныг нь огт мэдээгүй. Дараа нь эмнэлэг дээр очиж хараад үсийг нь машинаар хуссан гэдгийг тэмдэглэж авсан. Хохирогч охиныг зодохдоо бас нүдэнд харагдахааргүй хэсгүүд хувцас өмссөн тохиолдолд мэдэгдэхэргүй хэсгүүд нь л цогсон байсан. Хэргийн газраас баривчлагдсан залуу 26 настай, 183 см өндөртөө. Баривчлагдсан үедээ цагдаагийн ажилчдад гомдолтой байгаагаа дахин хэлж байлаа. Хаяан охины үсийг нь хусаж хэрцгийгээр зодсон залуу тэр Найз залуу байсан. Миний охины найз залуу байсан. Би үнэхээр төсөөлөөгүй. охиныг хэрцгийгээр зодсон залуу Хаяан охинтой 1 жил 6 сарын турш үерхсэн найз залуу байсан. Нөхөр бид хоёртой 2 удаа уулзаж байсан. 1 жил хагас уулзсан болохоор найз залууг нь бас харалгүй яах вэ? Гэтэ ийм аимшигтай үйлдэл хийнэ гэж төсөөлөөгүй. Хаяан охин ахлах сургуулаа төгсөөд уулзаж үерхэж эхэлсэн хамгийн анхны залуу. Модель шиг царайлаг, өндөр, ааш занаж их найрсаг байсан гин. Үнэхээр зүв залуу шиг харагдсан. Манай охинд үнэхээр сайн хандаж байсан. Ямар сайндаа би охиндоо танаа найз залуу надаас илүү чамд сайн хандах юмаа гэж хэлж байсан гэ бодолтой. Гэтэл 1 сарын өмнөөс Хаяан охин гинэт ээж аваасаа тусдаа гарч найз залуутайгаа амьдрмаар байна гэж гуйж эхэлсэн гин. Мэдгүй би бүр ойлгоогүй. Гинтл найз залуутайгаа тусдаа гарч амьдрмаар бай хамт амьдарч болох уу гэдэл гуйгаад л байсан. Дахин гуйдаг. Үнэхээр ядаргаатай. Тэгээд мэдээж би хэлсэн. Чи дэндүү жоохон байна. Арай ихт байна гэж хэлээд байхад гуйсаар л байсан. Надад хамт амьдрий гэж байнга хэлдэг байсан. Яагаад вэ гэхээр би чамд итгэхгүй байна. Чи өөр хүнтэй уулзчихвол яах юм бэ гэдээсэн. Чи миний төлөө эцэг ихээ хайж чадахгүй гэж юу? Хэрвээ чи тусдаа гарч надтай амьдрахгүй бол ална гэд сүрдүүлдэг болсон. Эцэст нь Хаяан охин ээж аавдаа захиа үлдээгээд гэрээсээ гарч явжээ. Ээж нь найз залуу руу мессеж бичсэн. Хаяан хамт байна уу? Аав нь охиноо хайгаад байна. Асуудал хурцдахаас өмнө Хаяаныг уцаа ав гэж хэлээрээ. Гэтэл найз залуу нь ээж аавынх нь дугаарыг нь хүртэл блоклчихсан байжээ. Би гэрээс нь гарах гэхээр намайг огт гаргадаггүй. Гарах юм бол алан тална гэж сүрдүүлдэг. Бас тижээжсэн гөлгийг минь ална гэд энэ гөлөг өгөхийг чи хармаар байна уу гэж айлгаж сүрдүүлдэг байсан. Гэтэл хүчирхийлэлч гэсэн бүр хүнд хэлбэрт шилжиж эхэлсэн гин. Ус хусчаад над руу шүлсээ хайсан. Шүлсээ дахин хаяад миний нүүрлүү шээсэн. Чи ийм юмд дуртай бидтэй гэж чи ээж аваагаа орхисон хайсан бидтэй. Чамд очих газар байхгүй. Чи миний хажууд байхаас өөр сонголт чамд үлдээгүй гэж хэлсэн. Чи байнга зодуулах ёстой гэдэл зодоод байсан. Хаяан охиныг хүчиндэж нүцгэн биеийнх нь бичлэгийг нь хийж утсан дээрээ хадгалжээ. Сонсоход хэцүү хараал, гутаанд оромжлох үйлдэлүүд зогсоо зайгүй хийсээр л байсан гин. Чи бол хүн биш. Чи яг энэ гүлгтэй адилхан. Чи бол нохооноос доор амтан. Тэгээд нохоо шээдэг цаасан дээр шээхгүй бол зодно гэж сүрдүүлсэн. Тэгээд би хүчээр нохоо шээдэг цаасан дээр шээсэн. Чи бол хорхоо шавжнаас долоон дор амтан. Тийм болохоор чи зодуулж байгаа юм. Би чиний хажууд өхөн хөтлөө байна гэж хэлэхэд надад үнэхээр их айц төрсөн. Хаяан охин найз залуу нь өөртөө нь яг л араатан адгуустай харьцаж байгаа мэт харьцсан гэж ярьж байлаа. Хаяан охины амьдарч байсан офис дээр гэр дотор нь тухайн өдөр юу болсон тэр чигээрээ байж байлаа. Хоол өдөрт 1 л удаа өгдөг. Хүргэлтийн хоол захиалж иддэг байсан гин. Захиалж идсэн пиццаны үлдэгдэл хүртэл тэр чигээрээ байж байлаа. Энэ газар Хаяан охин зодуулж байхад эргэн тойрных нь хөршүүд мдээгүй юм болов. Уучлаарай, хажуу айлын талаар асуух гэсэн юм. Танд ямар нэгэн чимээ дуу сонсогддог байсан уу? Үгүй ээ, би өнөөдөр нүүж орж ирсэн. Би сайн мэдэхгүй байна. Уучлаарай. Энэ давхурт байсан дийлэнх айлууд хүнгүй. Айл хараахан орж амжаагүй байжээ. Энэхүү байр баригдаад удаагүй байсан бөгөөд ердөө 40% нь л айл амьдарч байлаа. Гэтэл энэ бүгдийг гэмт итгээд төлөвлөсөн байжээ. Заримдаа би зодуулж байгаа цанга дуурах гэхээр энэ байр шин байр. Чамайг хинч сонсохгүй, хинч цагдаа дуудлага өгөхгүй. Тийм болохоор хэрэгээр би шин байр сонгосон юм гэж надад хэлж байсан. Ээж аавтайгаа нэг байранд амьдардаг байсан залуу найз охиноо зодохын тулд өөр байранд нүүж орсон гин. Офистелийн барьцааны мөнгийг авахын тулд банкн дээр ирсэн хоёрын дүрсийг харж байна. Барьцааны мөнгө, сарын түрээсийн мөнгө бүгд Хаяан охины данснаас гарчээ. Тэр мөнгийг ээж минь надад их сургуульд орохдоо ашиглаараа гэд хадгалчихсан байсан. Үн цэнтэй мөнгө байсан. Бүхнээ зориулж хайраар дутаахгүй гэж хичээж өсгсөн баг охин Хаяан сайхан амьдраасаа аз жаргалаар дүүрэн байгаасаа юугаарч битгий дутаасаа гэсэндээ ээж аав нь охиныхоо төлөө бүхнээ зориулжээ. Биеэ хамгаалдаг болоосоо гэд тэквондод хүртэл
явуулсан. Гэтэл охин нь ийм аимшигтай асуудалд орно гэж ээж аав нь зүүдэлсэнгүй явжээ. Би үнэхээр өөрийгөө үзэн ядчихээн. Би юугаа хийж байсан юм болоо? Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй уур бухимдал төрж байна. Миний хамгийн санаа зовж байгаа асуудал бол одоо энэ цаг мөчид тэр муу гэмт хэрэгтнийг сул тавиад явуулчих вэ гэдгээс үнэхээр санаа зовж айж байна. Хаян охины аав хэргийг хариуцаж авсан мөрдөн байцаагч руу залгаад асуулаа. Сайн байна уу байцаагчаа? Хаян охины аав нь байна. Хохирогч итгээд баривчлагдсан болов? Шоронд явхаар байна уу? Тийм ээ, саяхан шийдвэр гарсан. Баривчлагдсан, шоронд явах нь тодорхой болсон. Баривчлагдсан гэдгийг сонсоод ээж нь удаан төвчсөн нулимсаа гаргаж уйлж суулаа. Хэрэг болоод 48 цаг өнгөрсний дараа хохирогч итгээдийг баривчилж шорон руу авч явжээ. Гэтэл маргааш нь манай сурвалжлагчдад итгэхийн аргагүй мэдээлэл ирлээ. Хохирогчийн мэдүүлснээр бэлгийн харилцаанд орохдоо аль тал нь хүсээд орсон гэж бидэнд мэдүүлэг өгсөн. Цохихийн хувьд цогсон үнэн өөрөө хүссэн учраас цогсон юм а. Энэ бүгдийг өөрөө хүссэн учраас хийсэн гэж мэдүүлэг өгсөн. Хоёулаа аль талдаа тохиролцсон гэж бидэнд мэдүүлэг өгсөн. Чи миний боол болоод та миний эзэнтэн болоод боол эзэнтний дүр тоглоё гэж аль талдаа хэлсэн гэж мэдүүлэг өгсөн. Зодсон нь үнэн гэж хэлчихэд энэ бүгдийг тохиролцоод хийсэн гэж ярьж байгаа хохирогч. Яг баримттай зүйлс дээр л хэрэгээ хүлээн зөвшөөрч байсан. Үсийг нь хуссан гэдгээ бас хөхөрчгсөн байгаа хэсгүүд дээр нь цогсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ бүгдийг найз охин нь өөрөө хүссэн учраас хийсэн гэж бидэнд байн хэлээд байгаа. Тэгвэл бичлэг хийж авсан баримт нь утсан дээр нь үлдсэн болов. Бид нэр утсыг нь үзэхийн тулд нууц дугаарыг нь тайлж байж л үзэх боломжтой. Хохирогч өөрөө зөвшөөрсөн тохиолдолд утсыг нь хүчээр онгойлгож үзэх боломжтой. Хохирогч магадгүй тэрхүү бичлэгийг бусдад үзүүлэхийг хүсэхгүй байж болно шүү дээ. Тийм учраас бид нэр дураараа онгойлгож үзэх боломжгүй. Харин хохирогч хэлэхдээ бид хоёр тохиролцоод бичлэг хийсэн л гэж яриад байгаа. Утсыг нь бид нэр хурааж авсан болохоос бичлэгийг хамаагүй үзэх эрх бол бидэнд байхгүй. Тэгэхээр энэ босон явдал дээрээс бас нэг зүйлийг ойлгож авлаа л да. Юу вэ гэхлээр хохирогч бичлэг хийсэн байгаа шүү дээ. Хохирогчийн зөвшөөрлийг авалгүйгээр өөрийнхөө дураар бичлэг хийсэн байгаа. Энэ бичлэгийг нь цагдаа нар дураараа үзэж болдгүй юм гинэ. Яагаад вэ гэхлээр хохирсон эмэгтэй тэр бичлэгийг нь өөр хүнд үзүүлэхийг хүсгүй байж болно шүү дээ. Тэр утсан дээр нь янз бүрийн муухай бичлэгүүд байгаа тийм үү? Тэр бүх дурсамжуудаа өөр нэгэн хүнд үзүүлэхийг хохирсон эмэгтэйчүүд үзүүлэх дургүй байх тохиолдлууд байдгийн гинэ. Цагдаагийн ажилчид заавал хохирсон эмэгтэйгээс зөвшөөрөл авч иж хохирогчийн утсыг нь үзэж байна. Энэ дээр байгаа бичлэгүүдийг үзэхэд асуудал үүсдээ та зөвшөөрж гинүү гэж асуугаад хохирогч зөвшөөрсөн тохиолдолд утасных нь бичлэгүүдийг үзэж болдго юм байна. Тэгээд энэ цагдаагийн ажилчид нь утсыг нь шалгаж үзэж болохгүй байсан гэж байгаа байхгүй юу? Тэгвэл гэмт итгээд хохирогч залуугийн талын байр суурийг сонсож үзцгээе. Хохирогчийн тал та нарт ямар мэдээлэл өгсөн юм бэ? Би сайн мэдэхгүй байна. Утга агуулга нь нэлээд зурж байгаа. Өөр байсан. Хохирогчийн талаас бүр арай л хэтрүүлж бичсэн байлээ. Манай гэрийг бүр цагдаа нар орж ирж хүчээр шалгасан. Хүн амны хэрэг гарсан биш дээ ямар. Хулгай зэлгийн орсон биш. Хүчээр орж ирж гэрт нэгжлэг хийгээд арай л дэндүү байгаа юм шүү энэ. Ямар тач нүдэн эргээд сонио хачин үйлдэл хийсэн л юм шиг байлээ. Яг мэдээс тэр буруу хийсэн үйлдэлийнхээ хариуцлагыг хүлээн бид нар. Гэхдээ бүр нэг айхтар нэвтрүүлэг энтрээр гараад байхаар ноцтой гэмт хэрэг болоогүй гэж би бодож байна. Хохирогчийн тал ялангуяа гэртээ хорьсон гэдгийг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Нөхцөл байдлыг яг сайн сонсох юм бол үнэхээр инээд хүрмээрээ. Үннийг хэлэхэд энэ хоёр чинь суун барина гэдэл бүх жинтрээ сольчихсон байсан хоёр. Зүгээр яах вэ? Үерхэх явцдаа үл ойлголцол болоод нэг нэгэндээ гар хүрээл биз. Гэхдээ өмнөх өдөр нь зүг зүгээр л манай их нэртэй уулзаад л гуруулаа дэлгүүр хэсэд л явж исэн штэ. Үнэндээ хосууд 5 хоногийн турш хэд хэдэн удаа гарч орсон байлаа. 24 цагийн дэлгүүр хамт гардаг байсан. Заавал гараас хөтөлцөөд яв гэж шаарддаг. Хамт алхахгүй бол зодно гэж сүрдүүлдэг. Надтай хүндэтгэлийн хэлээр яар гэж шаарддаг. Надаас ямар нэг юм авахтаа 2 гараараа авахгүй бол зодно шүү гэж хэлээд гараад явсан. Хамт явах мөч болгондоо хянаж өөрийнх нь үгнээс гарахгүй байхыг шаарддаг байсан гин. Сэтгэл зүйн хувьд бүрэн дарамтанд орсон хүн зүгтж чаддаггүй, эсэргүүцчиж чаддаггүй. Яг л хөлдсөн хүн шиг сэтгэлээ удирдах чадваргүй болдог. Өөрөөр хэлбэл айдас, дарамт, туйлтай хүрэхэд хүн зүгтгч, тэмцэгч боломжгүй болж царцсан байдалд ордог гэж ойлгож болно. Яг ийм хөлдсөн, царцсан хүмүүсийг гаднаас нь харахад юу ч болоогүй юм шиг харагддаг. Гадуур алхаж яваа гаднах төрх царай зүсийг нь хараад тухайн хүнийг ямар байдалтай байгааг дүгнэнэ гэдэг маш аюултай. Хаян охин
зугтаж чадаагүй бас нэгэн шалтгаан байсан гин. Тэр надад хэлэхдээ манай гэр бүл мөнгөтэй айл чи манайхыг ялна гэж бодож байна уу? Манай аав тийм сайхан ажил хийдэг хүн биш. Хятад Филиппин хүн хөсөлж аваад нэг хүнийг цааш харуулах юу ч биш шүү гэж намайг сүрдүүлдэг байсан. Хэрвээ чи цагдаад мэдэгдээд би шоронд орвол хамгийн түрүүнд би гарч ирээд чамайг ална. Гарч ирээд нүүрлүү чин төлөгддөг бодис цацна. Утгаар зүрхийг чин гаргаж ирэхээс өмнө өгөнд айтайхан ороод амьдраарай гэж баян хэлдэг байсан. Хаян охины гэр бүл өнөөдөр ч гэсэн сүрдүүлгээс айж дарамтны дунд амьдарч байна. Хэрэг болоод 72 цаг өнгөрлөө. Охин нь гэмт итгээд гараад ирэх вэ гэдгээс үнэхээр их айж байлаа. Зүгээр гэртээ сууж чадахгүй байсан аав нь нэг ч гэсэн баримт олж илрүүлэхийн тулд гэрээсээ гарлаа. Ойр хавийн камерын бичлэгийг үүсгэх гэсэн боловч дураараа үүсгэх боломжгүй гэсэн хариултууд л ирж байлаа. Хохирогч өөрийн биеэр ирсэн тохиолдолд үзүүлдэг гин. Хохирогч гэмт итгээдэд хүнд шийтгэл өгч байж л охиноо хамгаална гэдгийг мэдэж байсан аавын хүсэл санснаар болсонгүй. Эцэст нь охин нь өөрийн биеэр ирж CCTV камерын бичлэгийг үзэхээр боллоо. 24 цагийн дэлгүүр дотор Хаян охин ээж аавтайгаа хамт CCTV камерын бичлэгийг үзэж эхлэв. Ээжээ би энэ бичлэгийг цаашаа үзэж чадахгүй нэ. Бичлэгийг үзэж байгаа дотор нь гинэт эвгүүрхэж амьсгаан давчдсан бололтой. Үргэлжлүүлж үзэж чадахгүй гэрлүүгээ харж яваад Хаян охин зам дээр ухаан алдаад унчихлаа. Төргийн тусламжийн машин ирж Хаян охиныг аваад явлаа. Хэрэг болоод 6 хоног өнгөрлөө. Манай багийнхан удаан хөөцөлдсөний эцэст нэгэн камерын бичлэгийг олж авч чадлаа. Бичлэг дээр гарч байгаа дүрс офистелийн дээвэр рүү гардаг шатны хэсэг. 5 хоногийн турш орой болгон байрны дээвэр дээр гарсан хоёрын төрх CCTV камерт бичээстэй байлаа. Гэтэл Хаян охины хөл нэг л эвгүй. Алхаж чадахгүй байгаа нь бичлэг дээрээс харагдаж байна. Хаян охины хэлснээр дээвэр дээр гараад бас их зоддог байсан гин. Гэтэл гинт залуугийн хэлсэн үгийн дагуу Хаян охин нүднийхээ шилийг авлаа. Шилээ авсан даруйд залуу шууд Хаян охиныг алгадаад авлаа. Алгадуулаад шил нь газар унж байгаагч харж болно. Шилээ ав гэд хэлсэн цохиулахаа мэдсээр байж шилээ авч байна гэдэг үнэхээр сонирн байгаас бүрэн хяналтанд орчихсон юм шиг байна. Яг адилхан эргэтгэж харилцаатай гэж огт харагдахгүй байна. Хохирогч гэмтдгээд битээр тохиролцоод хийсэн гэж ярьж байгаа нь энэ бичлэгтээ огт авцалдахгүй байна. Яагаад вэ гэвэл эмэгтэй байдлыг харахад бүрэн хяналтанд орчихсон гэдэг нь мэдэгдэж байна. Эсрэг хүнээ гутаан доромжилж доош хийгээд өөрөө тэр хүний удирдагч мэт тэр хүнээс хамаагүй илүү гэдгээ өөрөө мэдэрч тэрнээсээ таашаал авч байж болох юм. Энэ бол нарциссистик абьюз буюу өөрийгөө дүгийлгсэн хүний хийдэг сэтгэл зүйн хүчирхийллийн сонгодог түгээмэл хэлбэр юм. Гэмтдгээд шорон явах болсноо мэдчихээд хамгийн түрүүнд хийсэн үйлдэл нь цагдаагаас тойл авч байгаад өөрийнхөө царайг толдож харсан гин. Энэ залуугийн хийсэн үйлдэл бол өөрийгөө хит дүгийлгэх, нарциссизмыг бэлэгддэг үйлдэл. Толинд харагдаж байгаа өөрийнхөө төрхийг хараад өөрийгөө тайтгаруулсан байх. Зүгээрээ чи үнэхээр царайлаг, чи үнэхээр мундаг байна. Чи бол энэ дэлхийд хамгийн мундаг нэгэн. Тэр өдөр өгөөрч хоосорсон гэр бүлийн амьдрал ээж аавд нь хийх ажил үлдсэн байлаа. Офистел нь охиных нь нэр дээр байсан учраас үлдсэн ачааг нь авахар очлоо. Ээж нь охиныхоо хувцсыг боож байгаад төвчлэхгүй нулимс туслууллаа. Охиноо энд яаж тамлуулсан бол гэж бодохоор зүрхэн шимширч сэтгэл нь өвдөж суулаа. Машинтайгаа явж байгаад аваарт ороод эмчилгээнд ч орж чадаагүй явжээ. Бодохоор л бачуурч цөхөрч унж байгаа Хаян охины ээж энэ зовлон хизээ дуусах юм бол Би нэг зүйлд санаа зовж байна. Миний охин тэр аимшигтай айцыг насан туршдаа тээж амьдрна гэдгийг хамгийн их санааг минь зовоож байна. Энэ бүгд зүгээр л хар дарсан зүйд байгаасай. За тэгэхээр өнөөдрийн та бүхэнд ярьж өгсөн болсон явдал Солонгост 3 жилийн өмнө болсон явдал хгүй юу? Энэ залуу хэдэн жилийн ял авсан бэ гэхээр эхний шүүх хурал дээр 7 жилийн ял аваад давж залдаад 2 дахь удаагийн шүүх хурал дээрээ 3 жилийн ял болж ял нь буурсан байгаа. 3 жилийн ял аваад шорон явсан. Тэгэхээр одоо бараг цудлагдаад гарах цаг нь болцсон гэж ойлгож болно. Тэгэхээр Хаян охин гэрээсээ гарч яваад ердөө 4 шөнө 5 хоногийн дотор ийм аимшигтай зүйлс болсон байгаа хгүй юу? Хэрвээ жоохон удсан бол юу ч болох байсан юм билээ те. Охиныг налаа хийчихж байсан юм уу? Ийм аимшигтай зүйл болсон. Хаян охин өөрөө дөнгөж 21 настай. Ахлах сургуулаа төгсөөл энэ залуутай танилцаад үерхэж эхэлсэн гэсэн чинь нас биеийн түрэл ерөөсөө энэ залуутай үерхэж эхэлсэн байгаа хгүй юу? Үнэхээр амар манипуляц хийж чадсан гэдэг нь энэ болсон явдлаас харагдаж байгаа шүү дээ. Хүнийг гаслайтинг хийн, манипуляц хийн гэдгийг бид нар хин ийм юмд итгэдэг, хин ийм юмд хуурддаг гэж яваад байж болохгүй. Нэг мэдхэд
бид нар өөрсдөө манипуляц хийлгүүлсэн те газлайтинд өртцөн явж явах боломжтой байхгүй юу? За ялангуяа дөнгөж 20 гараад явж байгаа нас биеинд хүрж байгаа охтууд маань болгоомжтой байхгүй бол иймэрхүү аюултай залуучууд зөндөө байгаа шүү. Айгуу гоё царайлаг залуу байна, өндөр залуу байна те анх өөртөө чинь айгуу гоё найрсаг хандж гин гэ тэрэнд нь хууртаж болохооргүй байгааз энэ охины хаян охины ээж аав хоёр нь хүртэл хууртсан байгаас тэ энэ залууд ялангуяа иймэрхүү газлайтинг хийдэг, манипуляц хийдэг иймэрхүү нарциссист хүмүүс бүр үнэхээр мундаг жүжиглж чаддаг хүмүүс байдаг байхгүй юу? Жинхэнэ жүжигчин хүмүүс байдаг. Хүний урд ямар дүрийг бүтээж чадна. Тэр хүний урд ямарваа нэгэн дүрийг бүтээгээд нэгэн тэр хүний сэтгэл зүрхийг нь өөрөө эзэмдсэн цагт жинхэнэ өөрийнхөө ямар хүн бэ гэдгийг тэр хүнд таниулж эхэлдэг. Гэхдээ та бүхэн харал та. Аав нь ямар сайн залуутай учирч байгаа миний охин би чамайг хайрладгаас илүү найз залуу чинь чамайг хайрлж гин гэж хэлэх хэмжээнд хүртэл нь аавыг нь хүртэл манипуляц хийсэн байгаас тэ. Дөнгөж 20 гараад явж байгаа дүүнер минь бүр сайн сонсоод аваараа. Эрэгтэй хүн өөрийн чинь жоохон хардаж өөрийн чинь контролдох гэж оролдох юм болвол энэ эрэгтэй хүн цаашлаад өөрийг чинь бүр аимшигтай хардна, өөрийнхөө эрх, өөрийнхөө дураар байлгах гэж сэтгэл зүгээр хүчрхийлдэг болон сүулдэ гар хүрдэг болон сүулдэ гаргахаа болно гих мэтчлэн үргэлжлээд явцдаг байхгүй юу? Энэ залуу хаян охинд хэлсэн байгаас тэ хоёулаа тусдаа гарч амьдрья. Гэртээ байхаар айгаад байна. Чи надаас нууцаар өөр залуутай уулзчул яах юм? Тусдаа гарч амьдрий гэж ятгахж сүрдүүлж айлгасаар хагаад байр аваад тусдаа гарцсан байгаа байхгүй юу? Энэ хардталт гэдэг сэтгэл зүйн өвчнийг хайраар андуурч болохгүй охтуудаа. Энэ хайр биш. Сэтгэл зүйн маш том өвчин эмгэг. Өөрийг нь хардаал чи хаана байгаа юу хийж байгаа гэхэл өө манай найз залуустай надад хайртай намайг одоо хамгаалж чинь тэ хаана явж байгааг асууж ин гээд баярлаад ах юм огт биш. Ингээд эхэлж ийна л гэдэг чинь ер нь яваанда маш эвгүй амьдрал руу орж ийн л гэсэн үг шүү. Яг иймэрхүү сэтгэл зүгээр хүчрхийлдэг, зоддог иймэрхүү залуучууд хамгийн эхлээд хардаж эхэлдэг байхгүй юу? Эхлээд ганц хоёр залгана юу хийж байгаа? Хаана байгаа? Яагаад гэртээ харихгүй байгаа гих мэтчлэн. За тэр нь ингээд хүндэрч яваа те дараа нь бүр нилээн харддаг болно. Дараа нь бүр хараал хэлж эхэлнэ. Дараа нь нэг гэртээ орохороо зоддог болж эхэлнэ. Энэ бол зүгээр ойлгомжтой тест дараа. Тэгэхээр дүүнер та гэж хэлэхэд харддаг хүнээс л хол байгаарэ. Харддаг эрэгтэй ч гэлтгүү, эмэгтэй ч гэлтгүү өөрөө чинь хартаад өөрөө чинь дураар байлахгүй өөрийг чинь контролдохгүй сэтгэл зүйн хүчрхийлэл хийгээд боомлоод ингээд өөрт чинь тийм давчуу хамт байхад хэцүү мэдрэмж өгчл байгаа бол аль болох хурдан холд тэр хүн чинь нарциссист хүчрхийлэгч манипуляц хийдэг газлайтинг хийдэг ийм аимшигтай хүн байх магадлал өндөр. Та бүхэн бодоод үзтээ 4 шөнө 5 өдрийн дотор л ийм аимшигтай зүйл болж. Ийм залуутай 6 сар 1 жил хамт амьдруул юу болох вэ? Нүднийшлээ авах хэд нүднийшлээ аваад алгадуулчаад юу ч болоогүй юм шиг нүднийшлээ аваад зүгээд яг робот шиг болсон. Тэр хүнийхээ ингээд боол нь болсон байгаа байхгүй. Иймэрхүү хүчрхийлэгч хүмүүстэй 10 жил 20 жил амьдэрсэн хүмүүсийг ингээд харах юм бол яг л хүнсийг болцсон байдаг. Өөрийн гэсэн ямар ч эрх мэдлгүй, өөрийн гэсэн ямар ч бодлого, өөрийн гэсэн аз жаргал гэж байхгүй нөгөө хүнийхээ үгээр ингээл аа за гэж байж идэг. Хүнсийг гэж ярьдаг те. Зүгээр энэ бие мах бодон дээр ингээд арьс тогтсон юм шиг. Тийм аимшигтай хүмүүс болж хуурдаг байхгүй. Тийм учраас бид нар иймэрхүү хүчрхийлэгчдийг эрт таньж мэдээд эрт зайгаа барихгүй бол болохгүй шүү. Тэгэд мэдээж яг энэ бичлэгийг зөндөө олон дүүнер маань үзэж байгаа ах. Тэгэхээр би дүүнертэй бас нэг зүйлийг анхааруулад хэлчихье. 18, 19 хүрээд нас биеинд хүрээд найз залуутай болоод явж байгаа охтууд зөндөө байгаа штэ. Тэгээд би тэр охтуудаа болж өгвөл боломжтой болвол аль болох дотны харилцаанд бити хурдан орох тусам л асуудал үүсэж эхэлнэ. Удаан хар дотны харилцаанд орохгүй тэгээ унтаж шивтлэхүүгээр тэр залууга ямар хүн бэ гэдгийг 6 сар 1 жил 2 жил ямар хугацаа байдیں۔ Тэр хугацаагаа дүүртэл нар энэ залуу үнэхээр миний найз залуу болохоор үнэхээр миний хайр ижил болохоор үнэхээр би энэ залуу хүлээн зөвшөөрч ийн гэсэн үедээ дараагийнхаа алхмыг эрт дотн харилцаанд ороод хэрэггүй. Эрэгтэй хүмүүс яадаг вэ гэхээр би өөрөө эрэгтэй хүн болохоор мэдээд нь штэ. Аль болох хурдан унтах гал аль болох нөгөө нэг юугаа хурдан гүйцэтгүүлэх гээл би мах бодийнхоо тэр хүсэл тачааллыг хурдан гүйцэтгүүлэх гээл яаж л бол яаж чихэн дээр чинь цэцэг ургуулад би чамаа насан турштай хайрлна, би мөнхөд хайрлна, чамаас өөр хинч байхгүй. Юу гэж л юу гэж станаа эр хүний хэдэн бих гэдэг үлээ тэрийг ээж байгаа яаж байгаа л унтахыг л бодно. Унтчаал салаа явчихдаг эрэгтэй хүмүүс зөндөө байгаа шүү. Ялангуяа дөнгөж 20 гараад явж байгаа залуучууд бол үнэхээр аюултай байхгүй юу? Болж өгвөл дотн харилцаанд бити хурдан ороо. Энэ өөрийнхөө бие мах бод өөрийнхөө нэмэгтэй гэсэн үнцийг аль болох удаан хадгалж яв. Бүр үнэхээр өөрт чинь хайртай залуу бол 1 жил байтугад гисэн. Үнэхээр өөрт чинь дурлаад би энэ нэмэгтэйг л тэ хайрлна. Энэ нэмэгтэйд л би үнэхээр хайртай гэж насан туршдаа хайрлна гэж бодож байгаа эрэгтэй хүн бол хурдан энийг яаж ч гаргалчаад унтчих гэж бодохгүй. Тэгэхээр өөрийн чинь аль болох гаргалаад хурдан унтъя хэвтий гээл яаруулаад чи надад хайргүй мүү? Чи надад унтахгүй байгаа бол чи надад хайргүй биш тэнтэргээл худлаа манипуляц хийгээл тиймэрхүү бити итэг. Хоёр дахь юм бол иймэрхүү гаж тонтой хүчрхийл
нийлэгч залуучуудын хүсэл тачааллыг хизээж битгий ханга. Одоо энэ залуугийн хийсэн үйлдэлүүдийг харж байгаа шүү дээ. Нүүрлүүн шээсэн гэж байна. Нулимсэн гэж байна. Энэ дандаа нөгөө нэг воно гэдэг нэг балер янз бүрийн 9 шидийн бичлэг заваа юм гажуудл юм үтсээр хагаад бүр тэрэндээ донтцсон боол мол болгоно гэдэггүй чи юу гэсэн үг юм бэ шүсээ хаяа нүүрлүүн нулимэн гэдэг чинь. Тэгэхээр иймэрхүү балер юмыг найз өхнөөсөө хүсдэг хийхийг шаарддаг иймэрхүү гаж донтоо залуучууд ч гэсэн зөндөө байдаг. Энийг нь битгий хийж өг. Одоо нөгөө эмэгтэй хүмүүс боддог юм шиг байгаа юм л да. За би энэ одоо хайртай юм чинь те. Найз залуугийнхаа төлөө юу хүснээ хийгээд өгчий доо. Үгүй битгий тгээ. Хайр биш энэ бол зүгээр дэндүү буруу гажууд л үйлдэл хэвгүй юу. Заваан үйлдэл. Энэ юроос энийг хайр гэж андуурах хэрэггүй. Ийм юм хийж өгсөнгүүгээс салан барина гэж байгаа бол зайлуул зүгээр шууд тэрийг явуул. Үнэхээр чин сэтгэлээсээ бие биендээ хайртай болоо те. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн үерхээ бие бинийгаа таньж мэдээд хайртай болоод энэ бэлгийн харилцаа гэдэг юм чи ууг нь бол айгүй гоё нандин зүйл шүү дээ те. Тэгэхэд иймэрхүү балиар одоо шээж нулимэн юу байдیں۔ Те. Заваан үйлдэл магадгүй өөрөөс чинь хүсэж те гуйх юм бол хизээж битгий зөвшөөрөөр заяа. Энэ бол зүгээр үнэхээр заваан зүйл шүү. Дахиад хэлье. Ийм заваан юм өөрөөс чинь хүсэж шаардаад хийж өгөхгүй бол чи надад хайр юм уу би чамаа саллаа барьлаа гэдэг юм бол явуул зүгээр зайлуул. Үнэхээр зөв үнээсээ салж байгаа шүү. Энэ салалт чинь бүр үнэхээр зүв салалт шүү. За тэгээ өнөөдрийн болсон явдал дөнгөж 18, 19 те 20 хүрч яваа охтуудад маань олон зүйлийг бодогдуулсан байх гэж бодож байна. Бас охин үртэй ээж аав нар энэ залуучуудад ингэж хууртаж болохгүй байх нь шүү дээ те. Үнэхээр найрсыг айгүй царайлаг, айгүй хөөрхөн, ямар гоё ааштай, ямар гоё залуу вэ гэж бодоодсэн чинь нөгөөт чинь ард нь ийм аимшигтай чөтгөр нуугдж авах магадлал өндөр байж те. Тэгэхээр охинтойгоо айл болох сайн ярилцаж, найз залуугийн талаар илэн далангуу ярилцаж, ойлголцож ингээд мэдээлэлтэй байх бол ер нь амар аюултай байгаа шүү дээ. Тэгээ хорвоогоор ийм аимшигтай муу залуучууд дүүрсэн юм уу? Тэгвэл бид нар чи хаанаас найз залуу болох юм гэж бодож байгаа охтууд ч байгаах те. Үгүй ээ сайн залуучууд зөндөө байгаа, сайн охтууд ч зөндөө байгаа. Гэхдээ бас ийм аимшигтай хүмүүс байдаг гэдгийг бид нар мэдэж урьдчилан сэргийлж авахгүй бол бас болохгүй шүү дээ. За тэгээ өнөөдрийн минь болсон явдалтай хамт байсан үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Bye.